Оройн төргийн үзэгчтэй нэмэлт цаг хөтөлбөрийн цоо шин дугаар та бүхэн төсөөд шууд хүрэхэд бэлэн болсон байна. За сая 30 минутын өмнө Монгол Улсын сагсан бөмбөгийн шгшээ багийн эрэгтэй тамирчид маань одоо Инчонд болж байгаа Азийн наадамд за шилдэг одоо 12 багийн өрсөлдөөнд нэгдэж хэсэгт хуваарлагдаад эхний хожлоо авлаа. Ярдны багийг бол 9 оны зөрүүтэй буюу 74-83 харьцаатай хоцсон. За энэ үднээсээ бид энэ удаагийнхаа хөтөлбөрийг Монгол Улсын гавьяат тамирчин за Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүн Шарав Жамцтай хамтран та бүхэнд бас хүрэх гэж байгаагаад болоход таатай оройн мэнд хүргэе. Бас баярын мэнд хүргэе. За Инчоны наадам эхэлснээс хойш тамирчид маань бидний маш их баярлуулж байна. Дээрээс нь онцгойлон сагсчид маань л үнэхээр гайхалтай байна. Би бол зүгээр энэ зүүд үү юу гэж бүр ингээд итгэж өгөхгүй л байгаа юм л та. Энэ ялцгүй. Дүүнер маань үнэхээр сайхан амжилттай үзүүлж. Нөгөөгөө гэхдээ азарганы хүрээгүүд унган хүрдэг, аавын чадаагүй хүн биелүүлдэг гэж. Миний үеийнхэн болов манай үеийнхний ах нарынхаа хурц чадаагүй тэр мөрөөдлийг дүүнер маань өнөөдөр биелүүллээ. Дэлхийн аврагтаа ордог багийг хожно гэдэг бол ер нь Монголын сагсан бөмбөгийн төвшөө ямар хэмжээнд төрсөн бэ гэдгийг харуулж чадлаа. Тийм учраас дүүнрээр өнөөдөр маш их бахархаж байна. Сая Йордантай тоолж байхад нь би Йордан гэдэг улс FIBA-гийн буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооны одоо гаргадаг чансаалтыг хаах нар үедээ харж илаа л да. 28-д ч үгддэм байх. Манай улс бол энэ чансаалтанд ороогүй байгаа шүү дээ, тийм ээ. Ороогүй маш олон улс байдаг. Тэгэд энэ шгшээ багийг та ер нь хэрхэн дүгнж энэ шгшээ баг одоо бэлтгэлийг бол үнэхээр гахалтаасаа хийсэн юм шүү. Бэлтгэлийг үнэхээр сайн хийсэн. Ялангуяа манай цогоо өөрийн биеэр авч явж Америк тавьж бараг сарын бэлтгэл хийлгэсэн. Эргэж ирээд энэ чинь тогтмол бэлтгэл хийжсэн. Тийм учраас бэлтгэлийн хувьд бол үнэхээр сайн бэлтгэлтэй явсан. Сэтгэл их сайн гаргасан. Хүүхдүүд маань ер нь олон жилийн багаараа тоглолцлоо. Ер нь одоо цаг нь болсон. Тэг өөрсдөө мэдрээд ах шиг одоо санагдаад бэлтгэлийн үед. Тийм ч учраас өнөөдөр энэ сайхан амжилттай гаргаж байна. Баг шиг баг болж тоглож чадлаа өнөөдрийн хувьд бол гоц гоё тоглосон байхгүй ч гэсэн бүгд чиг сайхан тоглолоо. Энэ багийн спорт гэдэг юм л да. Нэгэн нийтийн төлөө нийтнийхээ төлөө юуныхаа доор мөрөө өгч өгöd болж байгаа нэгнийгээ дэмжиж явдаг юм сайхан спорт. Монголын сагсчид хизээ нэгэн цагт мэдээж хэрэг олон улсад ийм хэмжээний амжилт гаргана гэдэгт би бол хөвдөө итгэжсэн. Гэхдээ цаг нь ийм хурдан ирчихнэ гэдэгт бол ердөө одоо ч гэсэн итгэж өгөхгүй л байна л да. Одоо дараагийн тоглолт бол Солонгостой тоглох тоглолт байгаа тийм ээ. Мэдээж хэрэг талбай үзэд бол чанга та 4 жилийн өмнө Гуанчжууд олж исэн Азийн наадам та өөрөө бас тоглоод явж исэн. Азийн наадмын талбай юу хэр хүнд өрсөлдөгчдөр нь хэр чанга байд юм бэ? Чангастай үндсэн шгшээ багууд ирдэг. 4 жилийн өмнө би чинь зодгоо тайлцснаас жилийн дараа жил хагас тоглоом уугаад шууд шгшээд дуудагдсан. Ялчгүй төвийн тоглогч хэрэг болоод. Тэгээ Гуанчжууд очиж тоглосон. Тухайн үед хамгийн дээд амжилтыг үзүүлсэн. Азтай ихний 10-т орсон. Тайвантай 9 дугаар хоёрыг хуваагаад. Тухайн үед бол тоглолтууд маш хүнд байсан. Би бол нэлээд тоглох үйлдэлсэн бас талбай дээр нэг олон минут өнгөрүүлээгүй ч гэсэн ер нь маш хүнд тоглолтууд байлжсэн. Өнөөдрийн хувьд ингээд аваад үзэхэд бол бас нэг тийм хурдан хүрсэн амжилт биш тий. Тэгэхээр хэлэхэд одоо 10 хэдэн жилийн өмнөөс л анх багийн спортод дэмжээч гэж байнга өгүүлж ирсэн. Бүх ярилцлагандаа хэлдэг. Сүүлд одоо энэ Twitter, Facebook-ээр сошиал медиад орсон үедээ ч гэсэн байнга хэлдэг. Багийн спортод дэмжээч. Яагаад гэвэл манай үндэстэн маань өөрсдөө нөгөө тамийн тогооны үлгэр гэдгээсээ салах гэж л байгаа бол хар багаас нь багийн спортыг хөгжүүлж энэ багийн спортоор хичээлүүлэх хэрэгтэй байна. Тэгэх юм бол би энийгээ авираад гарч байгаа нэг татаад унгаадаг биш. Доороос нь хараа өвж өгөө дэшээ гаргаад тэгээ эргээ би энийгээ татаж гардаг юм юмд суралцсан. Энийг бол би олон жил өгүүлж байгаа. Тэгтээ өнөөдөр хүртэл манай төрөөс нь багийн хэмжээний дэмжлэгч гэсэн өгснөө би бол сайн санахгүй. Зөвхөн хэдхэн сагсан бөмбөгт хайртай дуртай хэдэн компаниудын нэрээр л хамаг хачаа өргөд хэдэн хайртай дасгалжуулагч тэгээ нийтний сайхан тоглогчдын нэрээр л спорт явж ирсэн шүү дээ. Ямар ч тач сагсан бөмбөг гэсэн сэтгэлтэй хүмүүс байгаад за тэдний итгэлийг бас тамирчид маань энэ удаад бол үнэхээр алдсангүй. Тоглолт одоо цаашид маргааш үргэлжлэн за тэгээд талбай эзэн багийн тухайд бол мэдээж хэрэг их орондоо болж байгаа Азийн наадамд төрүүлэх зорилготой байгаа. Ерөнхийдөө бол Йордан, Солонгос хоёрын багийн тоглолтоос шалтгаалаад манайх
одоо шилдэг 8 багт үлдэхүүгүй юу гэдэг шийдэгдэх болоод байна тийм ээ. Тэгэхээр манай Монголын шгшээ багийнхан за Инчонд болж байгаа Азийн наадамд бас хэрхэн одоо тоглосон байдлыг та бүхэнд графикаас харуулъя. Тэгэхээр Азийн наадам бол 9-р сарын 19-ний өдөр нээлттэй хийсэн. Ингээд 20-ны өдөр Монголын эрэгтэй шгшээ баг Хонконгтой тоглож 86-77-гийн харьцаатай ойцсон. Энэ тоглолт бол бас л их одоо сэтгэл түгшин үзэж байлаа. За тэгээ эхний ажлаа инхүү авснаар яг маргааш нь буюу 9-р сарын 21-ний өдөр Мальдивтай тоглосон. За энэ бол их давмгаа манай одоо шгшээ багийн хожлоор өндрүүлсэн 112 54 гэсэн бүхэл бүтэн нэг дахин нугалцсан оноогоор бол яасан. За ингээд 9-р сарын 22 буюу одоо өчигдөр болсон тоглолт. За 81-82-ийн харьцаатай бас нэлээд хүндэтгэн тоглолт басан гэж хэлж болох байхаа тийм ээ. Хоол энэ тоглолт дээр бас онцлоо дээрээ. Тэгэхээр Кувейттэй ганцхан өнөөний зөрүүтэй энэ тоглолтыг бол бас интернетээр манай сонирхогчид үзсэн. За тэгээд сүүлийн одоо 5 секундэд шүүгчийн гаргасан эргэлзээтэй шийдвэр гэж байгаа. Манай он бол одоо хожигдолд хүрсэн. Эцэг хүмүүс бичлэгийг харж байна. Тэгэд үнэхээр одоо тэр шүүгч сүлд үлээсэн алдаа мөн байсан уу биш үү гэдэг эргэлзээтэй та зүгээр яаж харж байна? Би зөндөө авах удаа нэг удаашрж ирсэн. Би алдаа өрөөсөө олж харж чаддаг. Тийм ч учраас гонсоос өчтөр оройноос ахуулаад энэ тоглолт дууснаас ахуулаад бараг шинжэнгөө яг энэ тухайж ирсэн. Энэ үнэхээр бас үзээд бол нэрээ бүр одоо тоглогч зүгээр үзээ сууж байгаа би тэгэж хэмэрж байгаа тоглогчд маань үнэхээр бас хэцүү байсан баг тий. Тэмцэн юм чинь манай ачаалал бие дээр авахаас гадна дээрээс нэмээд дахиад сэтгэл зүйн дээр авдаг. Тийм учраас тамирчтай бас маш хүнд байгаа. Тэгээд орой нөгөө фэйсбүүк дээр тавьсан. Биднээс илүү хүнд тамирчид маань хүнд байгаа шүү. Та нар дэмжиж өгөөрэй гэдэг пост тавьсан. Манай өдрөгийн хийсэн тэр постн дээр постыг цаашаа шеэрлэхдээ тэгээд бичиж шеэрлсэн. Яалтчгүй одоо шүүгчийн эргэлзээтэй шийдвэр бол энэ бүхэл бүтэн багийн 10 гаруй хүн бол үнэхээр хэцүү юм. Бас л байдаг л асуудалтай. Миний дээр үлээсэн юм эргүүлнэ гэж байдаг нэг хүн. Одоо энэ ч залаад урагшаа пас. Энд дээр таарч харангуйтаа манай хоёр хүн хоёулаа аягүй хөндөө өссөн тэр. Энд дээр л алдаа үлдсэн шүү дээ. Энд дээр л алдаа үлдээсэн баг. Цаг дууссан байдаг. Алдаа үлээсэн хоёр шийдэх гээд ингээд. Тэрээ болохоор дөөгөөрөнгөө цаашаа гараа явуулсан. Наадалт нь болохоор зөвхөн хоёр гарын дээшээ өргөцсөн. Тэрээ зайтай байсан. Яг энэ дээр төрөөд алдаа үлээсэн тийм ээ Батүр. Одоо төрөө гараа тэр. Цагаар нөө цаана явж байгаа үстэй. Үнэхээр эргэлзээтэй бол яарахгүй. Тэгтээ яах вэ? Одоо тэгээд үнэхээр манай тамирчид ийм одоо хэцүү тоглолтын дараа өнөөдөр ингэж ялалт авна гэдэг бол сэтгэл зүй болоод биеийн хүчний айл ал бэлтгэл туйлын өндөр түвшин сайн байна тийм ээ. Яг харахгүй нь бол за энэ тоглолтод Кувейт эсрэг хийсэн тоглолтод бол тоглолт бүр дээр маш өндөр үзүүлэлттэй тоглож байгаа Санчир багаас одоо 23 оноо авч энэ тоглолтын бас хамгийн өндөр оноог авсан энэ тоглогчоор нэрлэгдсэн байлээ. За 9 удаа самраас бөмбөг авсан. За холбогд сэргэлэнгийн тухайд гэх юм бол 4 оновчтой дамжуулалт өгснөөрөө статистикийн тодор тэмдэглэгдсэн байгаамаа. Нэг сони юм над дээр ажиглагдсан юм. Манайханд тоглолтын эхнээс ахуулаад ер нь надад шүүгчнэр таалагдав. Жижиг юм дээр үлээгээл ерөнхийдөө бол энэ том Азийн тоглолтын дээр бүр жижиг мэлж хараад идэх шүү дээ. Тэгээ манай чи одоо бараг 50 алдаа өгöd хамгийн тоглолтын маань 4-5 алдаатай болгоо ийцээ. Тэгээ ерөнхийдөө бол тэр их үеэс л ерөнхийдөө надад их таалагддаг л дээ. Энэ шүүгч манай одоо эхнээсээ л тэгэл үлээгээл жижиг юм их шүртэл хараал ингээд байгаа нь юутай холбоотой гэж та үзэж байна. Манайхыг жоохон дээрлэхэд байгаа юм болов уу? Дээрлэх гэж юу вэ? Би зүгээр л яах вэ? Тухайн хувийн өөрөө үзэмж байж магадгүй л дээ. Тэрнээс яах вэ зүгээр одоо тоглолтын хэцүү тоглолт тэгээд ийм нэггүй байдалд энгүүгээр шийдэгдсэн тоглолтууд зөндөл байдаг л дээ. Яг тийм Кувейттэйсэн тоглолтын дээр бүрөөсөө хамгийн багадаа 4 алдаатай болцоосон гэж хэлсэн шүү дээ. Хитэн 5 алдаа тэгээд үлдсэйд нь 4 алдаатай болсон шүү дээ. Тийм олон алдаа үлээнэ гэж. Тэгээд манайхан яг тийм их алдаа хийгээд байгаа юм болохоор зэрэг бичлэгийг харахаар тийм байхгүй л харагдаад байна. Тайлбар хийж бол мэдэхгүй. Заах байх Кувейттэй ингээд одоо шүүгчийн эргэлзээтэй шийдвэрээс болоод нэг хагас одоо онооны зөрүүтэй ялагдсан гэсэн тэд маа эрэгтэй сагсчид маа өндөр 83-74 харьцаатай Йордны багийг бол хожлоо. За дараагийн тоглолтоо маргааш 16 цаг 18 цаг 30 минутаас талбай эзэн Солонгосын шгшээ багтай хийн. За энэ тоглолт
үр дүн одоо ямар байхаас шалтгаалаад за мэдээж хэрэг Йордан Солонгосын багууд хэрхэн тоглохоо гэдгээс шалтгаалаад Монголын шгшээ баг одоо шилдэг 8-д үлдэхүүгүй юу гэдэг хэсэг бол бас тодорхойлоод мэдээвта шилдэг 12 багийн өрсөлдөөн нэгдэн гэдэг бол үнэхээр том амжилт. Гуанчууд чинь та бүмж ямархан амжилт үзүүлж байна? 9 сарын дугаар байрыг Тайвантай хувааж эзэлсэн. Чамд түүхэн амжилт байна. Одоо өөрөө 8 гарах юм бол энэ чинь ерөөсө түүхэн амжилт байхгүй. Тэгвэл тэр өнөөдөр түүхэн амжилтыг хийчлээ л дээ. Яагаад гэвэл бид нар байх үедээ ямар ч байсан нэг дэлхийн аврагт ордог, Азтай эхний дөрөвт ордог энэ багийг хожиг гэсэн мөрөөдөл 1993 онд анх Зүүн Азийн наадамд анхны шгшээ яваад 6 тоглолт 6 хожигдод иржсэн. Тэр үеэс хойш энэ дотор нэг бол харж болов байгаад идэвлэс тээ. Тэр өнөөдөр дүүнээ сайхан аваа ичлээ. Яг ийм байх үедээ бол үнэхээр чадаагүй. Яг саяны тоглолтын дараа тантай ярьсан чи таны хоолоо ингэж чичрээдсэн шүү дээ. Одоо ч гэсэн бас нэг сайн яг хөө зүгээр энэ сэтгэл хөдлөл баярлал юм л та. Дүүнэртэй баярж байгаа тэр их сэтгэлийн хөдөлгөөн л та. Онцлог тоглогчид бид зэрэг багийн спортод хин нэг нь гоц сайн байлаа гэдэг тэр баг одоо амжилт үзүүлээд байдаг. Бүгд л жигдхэн бүх энэ ойлго сайн тоглох ёстой тийж амжилт гардаг. Тэгэхээр яалтчгүй нөгөө нэг онцлог тоглогч гэх юм бол санчир байна. За бэлгүүн байна гэж тоглогчд байна л та. Тэгээд би зөвхөн бодож л эдгээр тоглогчдыг Азийн ч юм уу гадны улс орнууд удахгүй маа тоглооч хийгээд өсөлт ирэх байхаа. Би бас ирэх байх л гэж бодоод байна шүү дээ. Үнэхээр сайн байна тий. Сайн байгаа авч байгаа дунд ч оноо моноог нь хараад үзсэн ч гэсэн 2 дүүд би 2-3 жилийн өмнө анх хэлчихсэн. Та хоёр маань одоо ер нь Монголоосоо гарч тоглох хугацаа ойрхон биш үү? Одоо хоёуланд нэг юм сануулжсэн. Хамгийн гол нь хамгаалт гэдэг сайжрах. Та хоёрын тоглохоо бол үнэхээр мундаг. Хамгаалт нь ч гэсэн одоо муугүй болсон. Энд ялангуяа энэ зам Америк руу одоо бэлтгэл бол аягүй сайн нөлөөлсөн ба шүү дээ. Тэнцээ одоо бэлтгэлийн хэсэг мэсгээс ингээд Facebook дээр тавьсан байсан харагдчихсан. Нэлээд ширүүн сайн бэлтгэл хийсэн. Тэр нь сайхан нөлөөлсөн байна. Хоёулаа одоо бол Азад бол нэлээд шилтгүүдийн тоонд орохоор болчихсон. Би магадгүй зүгээр энэ тоглолтын дараа айл айланд нь өрлөг ирэхийг байгихгүй хаа. Өдөртөө нэмэлт цаг хөтөлбөр үргэлжилж байгаа. За хэсэг хугацааны дараа эргээд болцъё. Нэмэлт цаг хөтөлбөрөөр үргэлжилж байгаа үзэгчдээ сонгоо үзэж яваад баярлалаа. Нэмэлт цагийн өнөөдрийн зочноор Монгол Улсын авиа тамирчин Монголын сагсан бөмбөгийн албаны тэргүүлэгч гишүүн Шарав Жамц оролцож байна. За Монголын сагсчид Инчон 2014 Азийн наадам тун амжилттай тоглож шилдэг 12 багийн одоо нэгээр шалгаран хэсэгт хуваарлагдсан тоглож байгаа. За хэдхэн одоо мөчийн өмнө бол Йордны багийг хожиж одоо түүхэн ялтай байгууллаа. Энэ чүүднээсээ бид одоо Монголын сагсан хүмүүсээр хожид ихэд баяртайгаар одоо багаа дэмжиж байна. Тэгээд багийн спортыг хөгжүүлэхэд зардал маш өндөр байдаг. Тийм ээ. Тэгээд энэ олон 10 хэдэн тамирчныг авч явах зардал мөнөөс эхлээл. Энэ удаагийн Азийн наадамд бас одоо бэлтгэлээ хэрхэн хангав? Хамгийн хүнд нь яг тэр хэсэг байсан. Тамирчтай бол одоо манай цогоо маань бүрэн хариуцж байсан бэлтгэлийн. Ардталт нь одоо манай ерөнхийлөгч Тамир ерөнхий нарийн бичгийн дарга уртаа 2 нарийн бичгийн дарга байгаа Мандуул хоригл гэдэг. Энэ хүмүүс маань л бараг сар гараа 2 сар мөнгө хайжгүйсэн шүү дээ. Хэцүү тийм. Үнэхээр хэцүү. Тэгвэл компани болгон руу орно. Энэ удаагийн Азийн тоглолт яаж яхад нөгөө тамирчин болгоноос тодорхой хэмжээний мөнгө 2 сая төгрөгчлөө авч байгаа учраас энэ 10-20 хэдэн хүний чинь мөнгөийг олно гэдэг айгүй амаргүй байсан. Тэгтээ ер нь бараг эдийн засгийн хямрал гэдэг мэгээр туссан компани бараг байхгүй. Хамаг ачааллыг ерөнхийлөгч Тамир өөрийнхөө нуруунд дээр үрсэн. Тэгж л явсан шүү дээ. Маш хүнд байсан л та. Тэгээ ер нь олон хүн яваагүй үлдсэн бас хүмүүс бий. Бид бас нэг телевизийн явуулчих манай ялалт нэвтрүүлэг хийчихье гэсэн тийм бодолтой байсан. Тэрийг хүртэл хашин тавьж хойшлуулж гэж. Нөгөө санхүү. Тэгжээс тамирчтай явуулсан. Нэг хүнд байдалтай явуулсан. За амартаач бас тэр сэтгэлийг одоо тамирчнаас сайхан хариулж байна. Тэгээд
энэ чамны одоо хуваарийг хэсгүүдэд хэрхэн хуваарлагдаж хэрхэн одоо Монголын шгшээ баг яал хэсэгт орсныг та бүхэнд одоо үзүүлье. Тэгэхээр ихэнх хийсэн 3 тоглолт бол үндсэндээ урьдчилсан шатны тоглолтууд байсан тийм ээ. Үзэж та бүхэн хааж 4 зон руугаа яаж орох вэ гэдгээ шийдэх урьдчилсан шатны тоглолт байна. Үндсэн 4 зон гэдэг нь C, D, E, F гэсэн зон байна. Энд бол мэдээж хэрэг нөгөө чансаа өндөртэй орнууд маань өөрснөө автоматар орчихсон. Харин эхний A, B гэсэн хэсэгт бол чансаа доогоор орнууд өрсөлдөөд за 4 багаас 2 нь дараагийнхаа одоо 4 хэсэгт хуваарлагдаж орох юм болцолтой байсан юм а. За Монголын шгшээ Хонконгийг 86-77-гийн харьцаатай хоцсон. Энэ тоглолтод санчир 31 оноо авсан. Торгуулийн шидэлтийг 100% гүйцэтгэсэн. Самраас 13 удаа самраас бөмбөг авсан. Маш өндөр үзүүлэлттэй тоглолтыг үзүүлсэн. За Малдивын багтай тоглоход бол манай 3 тоглогч 16 оноо авсан гэж байгаа. Уян баярын хувьд бол самраас бөмбөг авалтаараа тэргүүлсэн. За Бадрахын хувьд бол 5 оноочтой дамжуулалт өгсөн гэсэн статистикийг одоо Азийн наадмын веб хуудсан дээр гарган тавьсан байлээ. За Кодын эсрэг тоглолтын дээр бол түрүүн хэлсэнчлэн тунгалын санчир 23 оноо 9 удаа самраас бөмбөг авсан үзүүлэлтээр бага тэрүүлжийн тоглолтын бас шилдэг тоглогчоор нэрлэгдсэн болол Отгонбаатарын сэргэлэн бас оновчтой дамжуулалтыг гайхалтай өндөр түвшинд үзүүлсэн байна. За ингээд нэг хожигдож 2 хоцсноор бол тэмцээний одоо D хэсэг рүү Солонгос Йордны багтай Монголын шгшээ орж байна. За Кодын шгшээ багийн тухайд гэх юм бол Япон Катартай хэсэгт орсон. Шаргах таны хувьд Монголын шгшээ өчигдөр Кувейтийг хожоод одоо F хэсэг буюу Япон Катартай таарсан дээр байсан уу Солонгос Йордан дээр байсан уу? Ер нь нэг чанар ялгаа байхгүй. Нэг хайртай чанар ялгаа байхгүй ч гэсэн энэ нөгөө нэг FIBA-гийн ранкинг аваад үзэхээр зэрэг Япон Катар хоёр чинь 40 дэд байдаг басаад Солонгос Йордан хоёр чинь 27 28 дээр байгаа хоёр бас. Тийм. Тэрэн дээр наваа үзсэн ч гэсэн ерөнхийдөө бол биднээс ярьжсэн зорилго бол нэгээр гараад Япон Катар хоёртой таараад Японыгаа хожино Катарыг магадгүй бас хожих боломж бий. Тийм зорилготой байсан. Гэхдээ өчигдрийн тоглолтоос болоод бас айгүй миний нэг нэрвтэй байсан чинь тийм айгүй хүнд зон руу орсон. Солонгос Йордан гэдэг бол Азтай бол ерөөсөө 3-4-т ордог хоёр баг шүү дээ. Нэгт нь Хятад, хоёрт нь Иран, гуравт нь Йордан, тэгээд Солонгос гэж явдаг. Тэгээд ийм багуудтай орсон ч гэсэн ямар ч нэг нь хожигдсон. Маргааштай бас болоогоо Солонгостой үзээтэй. Маргааш 18:30 минутаас болоод Солонгос Монголын тоглолт хуваартай байгаа. Солонгосын багийг гингүүт нөгөө ихэнх хүмүүс за талбай одоо наадам зохион байгуулагч орно тэгээ чансааны үед ч бас хаана Монголоос хаана яваа илээ хожих магадлалтай гэж үзэж байгаа хүн бол үнэхээр цөөхөн байхгүй юм тийм ээ. Тэгээд юу Солонгосыг хожих боломж таны бодлоор хэр байгаа вэ? Зүгээр Тэнжээний Зүүн Азийн наадам дээр бол бас үгүй аваатай сайн л тоглосон юм билээ шүү дээ. Гол нь юм л да. Солонгос гэдэг чинь одоо манай монголчууд ч сүүлийн үед яг Азийн стилээр тоглоод байгаа шүү дээ. Төвийн тоглогч муутай учраас. Энийг бас аягүй сайн сурч байна. Гэхдээ яг энийг анх бий болгоод төвлөрж суулсан Солонгос. Тийм учраас манай урд өмнө бол ерөөсө тоглолт нэг сайн таарж өгдгөөс. Яг л яг ижлэхэн стил дээр тоглож байгаа. Тэгсэн мөртлөө шидэлтээр нь хувь хурдан илүү байгаад байдаг. Гэхдээ яг энэ удаагийн энэ тэмцээн дээр өнөөдрийн тоглолтыг харж байхад Монгол хүний нэг юм сэтгэл санаа нийлээд хөөчхөр дилддэг нэг юм зам байдаг л та. Өнөөдрийн тоглолтод та нар ажилласан бол ер нь тийм юм боллоо шүү. Бүгд яг зэрэг ингээд сэтгэл санаа нэг нэг яриад байгаа нэг нэгдэл баггүй. Монгол хүн нэг эвдлээд мэдлээд ингээд явчих юм бол ер нь барагтай юм дилдэхгүй дээ. Хэрвээ яг өнөөдрийн шиг манай дүүнэр ингээд хөрөөд нэгдээд тоглолцох юм бол Солонгосч хожих боломж бий гэж би дотроо бодоод шүү. Яагаад болохгүй гэж яг ижлэгээ хоёр баг шүү дээ. Йортон Солонгос хоёр. Тийм. Дээрэс нь ордонд очиж дэмжиж байгаа Монголын хөгжөөнд дэмжигчид бас маш их урам өгж байгаа шиг байна тий. Ордонд бол монголчууд их байлээ. Тэгэл одоо тэмцээний үеэр Палан сайлуудан гол Монголын тугаарсан, орилсан, ашигласан цаана Монгол гээл байнга орилоод тэр бол ихтэн болж байгаа. Тэрээ анзаарсан бол Монголын балишгүй тэтэрхий их байгаа учраас зохион байгуулах орныхон эсрэг талд нь дан хүүхдүүд авчир суулгаж байгаа үст. Тэгээ эсрэг талд нь балишглал нөгөөрөө ингэж тэнцвүүлдэг байхгүй. Тэгээ манайхан нэгдлийн дөрөвцөн учраас нөгөө талд нь дүүрэн хүүхдүүд авчир суулгаж байгаад орилуулж байгаа шүү. Кувейт дээр бол яг тэгсэн те. Нөгөөд нь аягүй зарим нь Кувейт гэж ямар зүйл юм мэдчих хүүхдүүд байна шүү. За эднээсээ л гол хийгээд байвал орилуулад байгаа гэсэн те. Ерөнхийдөө зохион байгуулалтыг тэгж хийдэг. Тэгэхгүй нэгтлэн орилуулад гэдэг нэгтлэн чимээгүй байгаад сонирхолтой биш те. Юм ч бас хоёр талд нь тэнцвүүхэн орилж байвал нөгөө сэтгэл санаа илүү их өдрөг тийм байдаг учраас зохион байгуулагч нар тэгж шийддэг л дээ.
Ер нь манай монголчууд баг тамирчтай их гоё үнэн сэтгэлээсээ дэмжих юм. Өчигдөр Кувейтэд нэг онооны зөрүүтэй хожигдсны дараа одоо сошиал нэтворк буюу олон нийтийн сэлжээгээр их олон постууд дээрээс нь тэр Казахстаны шүүгчийг одоо бүр үнэхээр нээвцэн хүмүүс маш их бухимдлаа илэрхийлж байна. За өчигдөр манад одоо цаг дуусах мөчид ирэлцээтэй шийдвэр гаргасан шүүгч болов юм. Арсен Андрюшкин гэж байгаа тийм ээ. Тэгээд одоо манайхаа аль хэдийн Facebook одоо нэрээр нь Facebook аккаунтыг хайж олоод ороо зураг хүргийг үзчиж тэгээд нэг ийм зураг болоод ирсэн байгаа. Энэ анх манай Батар шиг тавьсан. Хамгийн анх. Нөгөө шүүгч чи энэ нэг тавьсан багт нь би авангуудаа шэрлэхдээ жоохон тоглоом шоглоомод өөр нөхөр чинь наашаа энэ чанлаа ирэхийнхээ өмнө Кувейтэд орчод ирсэн шүү гэж пост тавьсан. Тэгээд өчтөр энэ бол нэлээд явсан. Янз янзаар хэлээл хүмүүс уурлаад тэр яхаа тэгээд ийм өмсгөлтэй нөгөө ийм хувцастай нэг араб хүмүүстэй ангууд энэ ерөөсөө Кувейттэй нотаа авчлаа гэж сэрдээд байгаа байхгүй юу? Яхаа тэр нөгөө нэг дэмжснэрийн сэтгэл гэдэг чинь тийм л байсан. Тийм. За ямар ч тач бас өчигдөр нэлээд эргэлзээтэй шийдвэр гаргаж манай одоо цаг дуусчахад манай Батүрд одоо алдаа үлээж та тэгээд улмаар манай Монголын шгшээ бол нэг оноо зөрүүтэй хожигдсан тэр шийдвэрийг гаргасан шүүгч бол саяны Казахстан залуу байла. Ер нь гэхдээ хэдийгээр инээдэн боловч ийм тохиолдолд одоо чинь жудо чөлөөтэй бол эргэлзээтэй шийдвэр дээр тэр дор нь арга хэмжээ авчиж болдог шүү дээ. Энэ шийдвэртээ бид нөө шүүгчийн юутай санал нийлэхгүй шалгуулъя гэдэг. Манай ФИБА жоохон хоцорч яваад байна. Энэ үед бол болж байгаа шүү дээ. Сүүлийн 2 минутанд эргэлзээтэй шийдвэр гаргавал тоглож зогсоож байгаа 3 шүүгч үзээд удаасруулж хараад алдаа гаргасан бол тэрийг засах боломжтой. ФИБАд одоохондоо энэ арай орж ирээгүй байгаа. Тийм учраас уул нь бол тэртээ зэргийн технологи хөгжсөн нэг иймэрхүү шийдвэрүүдийг гаргаж авах хэрэгтэй юм байна. Тийм тийм. Ер нь бол гэхдээ бид саяны Казахстан шүүгчдэр гомдолч юм уу хүсэл одоо ямар нэгэн зүйл гаргаж болох уу? ФИБА ээжээр хандаад. Тийм яг хөө тэхийн тулд эхлээд бидэд ойрхоноос авсан бичлэгийг удаашруулж үзэх хэрэгтэй. Яг нэгтлэх хэрэгтэй. Тэгээд хэрвээ үнэхээр ямар ч алдаа байхгүй байх тийм хүнлээсэн байх юм бол тодорхой хэмжээний гомдол яг ФИБА ээжээр бичиж өгч болно. Тэгээд гарах шийдвэрийг бол зөвхөн ФИБА ээжээр шийднэ л дээ. Манад ч гэсэндээ ер нь бас шүүгч асуудалтай байдгийн загсан хүмүүсээр хүчтэй юм уу биш шүү дээ. Гэхдээ бас манай нөгөө олон улсын шүүгч ганц зэрэг энэ удаагийн Азийн наадмаас оролцож тоглож шүүж байгаа юм байна шүү дээ. Цаашдаа ер нь холбооны зүгээс Монголын загсан бөмбөгийн холбоо олон улсын шүүгчийнхээ тоог нэмэгдүүлэх, ур чадварыг ахиулах, хөгжүүлэх чиглэлд ямар ажлууд төлөвлөж байна? Гэхдээ нэлээд хэдэн ажил байгаа. Гадаадаас сайн юу ФИБА ээжтэй ярьж байгаа цаан шүүгч авчирч сургалт хийхээс гадна бас гадагшаа явуулж сургах тийм сургалтууд байна. Манайд нэг ганцхан хэцүү тал нь манай шүүгч нар англи хэлгүй. Тэр л жоохон хүнд юм. Хэрвээ англи хэлтэй загсны шүүгч байвал гадаад руу сургалтанд явах боломж байна. Тэгээд зэрэглэлийн ахиулаа олон улсын шүүгч болох боломжч байна. Тийм учраас шүүгч нартай олон жил хэлж байгаа бид англи хэл сураад өгөөч гэдэг. За одоо үзэгчдээ Монголын эрэгтэй шгшээ багийнхан одоо өнгөрсөн жил бас олон улсын хэдэн тэмцээнд оролцож ямархуу үр дүнтэй тоглосныг одоо үзүүлээд тэгэхээр Зүүн Азийн авах шалгаруулах тэмцээн бол Солонгосын яг одоо Азийн наадам болж байгаа энэ чанд болсон тийм ээ. За энэ бол 13 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байсан байна. Монгол Хонконг 3 оны зөрүүтэй буюу Хонконгийн ажлаар өндөрлөж байсан. За дараад нь Будапешт Хятад улсын шгшээ багтаа тоглоод бас нэлийн олон оны зөрүүтэй тоглоно ажилласаар энэ удаагийн бас Зүүн Азийн авах шалгаруулах тэмцээнийг өндөрлөж байсан байна. За тэгвэл өнгөрсөн жил орсон бас нэг тэмцээн бол яхаарахгүй Будапешт Хятад улсын Тинжин хотод болсон Зүүн Азийн наадам байсан. За 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Монгол Гуамыг 83-71 харьцаатай хоцсон. 10 сарын 10-ны өдөр Солонгосын багт 76-68 харьцаатай хожигдсон. За дараа нь Тайванд 172 харьцаатай хожигдож 10 дугаар сарын 12-ны өдөр 83-62 харьцаатай Хонконгийг хожиж байсан байна. За энэ үзүүлэлт бол 2014 онд одоо эсрэгээрээ эрс өөрчлөгдөж үнэхээр түүхэн амжилттай сайхан амжилтуудыг үзүүлж байна. За мэдээж хэрэг энэ Азийн наадамд үзүүлсэн амжилт чансаанд нөлөөлнө үсттэй. Нөлөөлдөг нь наадам нөгөө Азийн наадамд тусдаа байгууллага хамтран явуулдаг учраас чансаанд нөлөөлөхгүй. Зөвхөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэрнгээрээ чансаа тогтоодог. Аз буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тэмцээний
Гэхдээ одоо ингээд харж байхад ерөнхийдөө манайхан бол 100 Азтай бол одоо Хятад, Солонгос, Тайван, Япон гэсэн энэ дөрвөн улсын дараа 5 дугаар өрөнд бол найдвартай зогсож байна. Гэхдээ хамгийн ойрхон улс нь Япон, Тайван хоёр байгаа. Яг энэ чигээрээ энэ ирчээрээ яваад дээрээс нэмээд төрөөс маань жоохон жижигхэн дэмжлэг өгөхөд те ер нь 100 Азтай эхний 3-т орохгүй их боломж өгөх тийм боломж алга. Ямар ч байсан 2 жилийн дараа ч үт юм уу 100 Азтай бол медалийн төлөө тоглодог болчих واخ гэж гуйртаад байна шүү дээ. Нэмэлт цаг хөтөлбөрийн энэ удаагийн дугаараас өндөрлөх тунд өгсөн байна. Би тэгтээ танд сүүлийн хормыг үлдээн. Харахгүй Монголын сагсчид бол гайхалтай амжилтыг үзүүлж үнэхээр сайн тоглож байна. Шигшээгтэй хандаж сагсан хүмүүс сонирхогчтой хандаж байна. Энэ амжилт нь ерөөсөө манай сагсан бөмбөгийн 50 жилийн амжилт юм аа. 50 жилийн хугацаанд энэ одоо албан ёсны Монголын сагсан бөмбөгийн холбоо гэж энэ холбооны анхнаасаа хулаал хийж ирсэн үеийн ерөнхийлөгч нар ерөнхий нарийн бичгийн дарга нар үеийн тамирчид бүгдээрнийх нь хөл сүч энэ амжилтанд шигсэн байна. Тийм учраас нийт сагсан бөмбөгчд бол нийт сагсан бөмбөг сонирхчтой хамгийн дөрвөлөд баярлалаа гэж хэлмээр байна. Өөр бас нэг хэлмээр байгаа нэг юм юу гэхээр сүүлийн 10 хэдэн жил би түрүү хэлсэн багийн спортод дэмжээч гэж өгүүлж байна. Одоо дэмжих цаг нь болсон биш үү гэж дахиад нэг асуумаар байна төр засгаас. Тэгээд сүүлд нь нэг юм хэлэхэд би өчтөөс уржигдраас хойш бас нэг юм дээр нэрвтэй байр дуустай байдаг юу гэхээр телевизийн асуудал. Иймэрхүү олон улсын том тэмцээн ихтэй нэг телевиз биш нийтээрээ хоорондоо ярьж байгаад тохиролцож байгаад ингээ хийчих болдгүй нүү тийм тэгэх юм бол одоо тоглолтоо зургатаар үзэхгүй боломж гарна шүү дээ. Тэгэхгүй бүгд нэг утас урцсан ингээл тэр жижиг юмар ч өөр сэтгэлээрээ л үзэж байгаа л да үзэхгүй гэдэг яах вэ. Тэгэхгүй яг зургатаараа ингээ сайхан амдаар дамжуулдаг бол үнэхээр сайхан байна. Тэгээд бас бизнесмэнүүдтэй хэлэхэд тийм иймэрхүү юм дээр та нар минь тусалж байгаарай тийм нийт монголчуудаа баярлуулах иймэрхүү зүйл дээр бас жоохон сэтгэл гаргаж байгаарай гэж хүсэж байна да. Баярлалаа. Өнөөдрийн амжилт тантай салшгүй холбоотой танд бас баяр хүргэе. Манай үеийнхэнтэй тийм үеийн сагсчтай холбоотой. Та миний ажид оруулах юм хэрэгч. За гэрэлтэй нэмэлт цагийн өнөөдрийн зочноор Монгол Улсын гавьяа тамирчин Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүн Шарав Жамц оролцлоо. Тэг анхаарч үзсэн та бүхэнд маш их баярлалаа.